За сайн байцгаана уу? Та бүхэнд хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн мөн чанар зохицуулах харилцааны онцлогийг тайлбарлая. Тэгэхээр Монгол улс хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг 2021 онд баталсан. Энэ хууль 22 оны 5 сарын 1-ээс хойш хүчин төгөлдөр үйлчилж байна. Яагаад хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг батлах шаардлагатай болсон бэ гэдэг бол маш чухал асуудал. Тэгэхээр өнөөдөр захин технологийн хөгжил хүн төрөлхтний амьдралыг цахим болон бодит гэсэн ийм хоёр орон зайд өрнөхөд хүргэж байна. Тэгэхээр дижитал технологи гэж нэрлэж байгаа бид нарын өдөр тутмын гар утснаас ихсүүлээд гудамжны камерууд бүх төрлийн мэдээллийг цуглуулж боловсруулдаг технологиудын үндсэн өгөгдөл нь өөрөөр хэлэх юм бол тэр бүтээгдэхүүн үйлчлэгийг хийж байгаа суурь нь бол мэдээлэл байдаг. Энэ мэдээллийн ихэнх хэсэг нь хувь хүмүүсийн мэдээлэл байдаг. Тийм учраас хүний хувийн мэдээллийг хамгаалах нь цахим эринд хүний халдашгүй чөлөөтэй ийм орон зайг хамгаалах маш чухал нөхцөл байдал шаардлага болсон юм аа. Тэгэхээр Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс цахим технологийн хүний эрхэд үзүүлж байгаа нөлөөлөл, эерэг нөлөөлөл, сөрөг нөлөөллийг бол маш өргөн хүрээнд өнгөрсөн 3 жилийн хугацаанд 2022 оноос эхлээд 2005 оны хооронд ийм өргөн хүрээтэй цогц үнэлгээний ажлыг нийтлэг Монгол хүний амьдралд хамгийн их нөлөө үзүүлж байгаа цахим технологийн энэ орон зайд бол хийсэн. За энэ цахим технологи ба хүний эрх олон нийтийн хяналт шалгалтын тусдаа тайлан бий мөн Монгол улс дахь хүний эрхчлөөний төлөв байдлын илтгэлийн 24 дахь илтгэлийн 3 дугаар бүлэг 4 дугаар бүлэгт бол цахим технологиос үүдэлтэй хүний эрхийн эрсдэл эерэг нөхцөл байдлуудыг дүгнээд хүний эрх хэрэгчлөөг хамгаалах, халдашгүй чөлөөтэй байдлыг хамгаалах, хүний хувийн мэдээллийг хамгаалах энэ тогтолцоог сайжруулах талаар маш тодорхой зөвлөмжүүдийг Улсын их хурлд хүргүүлсэн. Улсын их хурл энэ мөрөөр тогтоол баталж засгийн газар тодорхой үр чиглэл авсан байгаа гэдгийг бол энэ хичээлийн өмнө та бүхэндээ мэдээлэл олгож хүргэе. Тэгэхээр энэ хичээлийг үзэж байгаа та цахим технологи хүний эрхийн асуудлыг гүнзгийрүүлэн судлыг гэвэл хүний эрхийн үндэсний комиссийн 24 дахь илтгэл мөн цахим технологи ба хүний эрх 2026 онд хүний эрхийн үндэсний комиссоос эцлэн гаргасан тайлантай танилцахад маш дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой гэдгийг хэлье. Тэгэхээр хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль яагаад чухал вэ гэдэг талаар бол хэдүүлээ ярьсан. Ерөөсөө цахим технологийн иргэн бол мэдээллийн иргэн. Дэлхийн эдийн засгийн форум зэрэг байгууллагууд бол цахим технологийн иргэний газрын тос нь мэдээлэл юм аа, хувийн мэдээлэл юм аа гэж дүгнсэн нь мэдээж санамсаргүй хэрэг биш. Тэгэхээр мэдээлэл өгөгдлийг маш их хэмжээгээр цуглуулж боловсруулдаг энэ бизнес модельуд өнөөдөр дэлхийн ертөнцийн хамгийн өндөр ашиг орлоготой ийм цаг үед бид нар амьдарч байна. Нөгөө талаасаа хүний хувийн мэдээллийг хамгаалах нь улс орны тусгаар тогтнол ардчилсан эрх чөлөөт дэглэмийг хамгаалахтай хүртэл салшгүй холбоотой ийм чухал асуудал болсон учраас Монгол улс мөн дэлхийн улс орнуудын нийтлэг чиг хандлагыг дагаж хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг 2021 онд шинээр баталсан. Тэгэхээр энэ хууль ямар харилцааг зохицуулдаг вэ? Энэ хуулиар мэдээллийн эзэн мэдээлэл хариуцагч мөн 3 дахь чиглэлд орж ирж байгаа мэдээлэл боловсруулах гэрээний дагуу мэдээлэл хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу бол тодорхой бүтээгдэхүүн үйлчлэгийг нийлүүлж байгаа мэдээлэл боловсруулагч гэсэн этгээд орж ирсэн байгаа. За эдгээр 3 этгээдийн хооронд хуулийн дагуу мэдээлэл цуглуулж байгаа. Эсвэл мэдээллийн эзэн өөрөө зөвшөөрөөд мэдээлэл цуглуулж байгаа энэ харилцаанд гарсан эрх үүргийн харилцааг бол зохицуулж байгаа. Мэдээллийн эзэн тодорхой төрлийн эрхийг эдэлдэг, мэдээлэл хариуцагч мөн бас энэ хуулийн дагуу тодорхой үүргийг хүлээж байгаа. Мэдээлэл боловсруулагчид бас үүрэг хүлээсэн заалтууд энэ хуулинд байгаа. Тэгэхээр энэ хууль бол маш тодорхой харилцааг зохицуулдаг нь бол мэдээллийн эзэн, мэдээлэл хариуцагч, мэдээлэл боловсруулагч 3-ын дунд үүссэн харилцааг зохицуулдаг гэж хэлж болно. За дараагийн нэг тухайлан тайлбарлах ёстой асуудал бол энэ хуулиар хүний хувийн мэдээллийн төрөл ангиллалыг тогтоож өгсөн байна. За нэгдүгээрт нь хүний хувийн мэдээлэл гэж ямар
мэдээллүүдийг хэлэх юм бэ гэдгийг бол тодорхойлсон. Хүний эцэг эхийн нэр, өөрийн нэр, төрсөн он сар өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, эд хөрөнгийн мэдээлэл, боловсрол, гишүүнчлэл болон цахим тодорхойлогч гэсэн мэдээллийг бол хүний хувийн мэдээлэл юм а гэж тодорхойлсон. Энэ дотроосоо хүний эмзэг мэдээлэл, за хүний хувийн нууц гэдэг ойлголтуудыг бас тусгайлан тодорхойлсон байгаа. Хүний үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн тухай мэдээллийг бол хүний эмзэг мэдээлэлд тухайлан тодорхойлсон. За энэ дотроосоо бол хүний хувийн нууц юу юм бэ гэхээр эмзэг мэдээлэл дээр нэмээд хүний эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл, загтал харилцаа, генетик мэдээлэл, биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, бэлгийн харилцааны талаарх мэдээллийг хүний хувийн нууц юм а гэж тодорхойлсон. Өөрөөр хэлэх юм бол эрүүгийн хуулийн дээр хүний хувийн нууцтай холбоотой хариуцлага хүлээлгэх үйлдэлс үлдэхүүг гэмт хэрэг гэж тооцсон зохицуулалт байгаа. Тэгэхээр хувийн нууц гэж юу хэлэх юм бэ гэдэг агуулгыг тодорхойлохдоо жишээлхэд манай шүүх захиргааны байгууллагууд бол хүчингү болсон хүний хувийн нууцын тухай хууль биш, хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар тодорхойлсон хувийн нууц гэдэг тодорхойллыг барьж хэрэг маргааныг шийддэг захиргааны шийдвэрийг гаргах нэ гэсэн үг ээ. За үүнээс гадна бол энэ хуульд биометрик мэдээлэл гэж юу юм? Генетик мэдээлэл гэж юу юм? Эрүүл мэндийн мэдээлэлд юу орох вэ гэдэг бас тодорхой төрлийн хүний хувийн мэдээллийн ангиллуудыг наривчлан дэлгэрэнгүй тайлбарлсан байгаа гэдгийг санах нь зүйтэй. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд мэдээллийн эзний 11 төрлийн эрх, 18 дугаар зүйлд мэдээлэл хариуцагчийн хүлээх 15 төрлийн үүргийг тодорхойлсон байгаа. За тэгэхээр мэдээллийн төрөл ангиллыг ингэж тодорхойлсон байна. Энэ дотор бол тэр эрх үүргийн харилцааны субъектуудыг маш тодорхой тайлбарлах шаардлагатай. Тэгэхээр мэдээллийн эзэн гэж юм бэ гэхээр мэдээллээ өгж байгаа та гэсэн хувь хүн. Мэдээлэл хариуцагчийн тухайд бол энэ хувь хүн байж болно, хуулийн этгээд байж болно, төрийн байгууллага. Энэ дээр бол мэдээлэл хариуцагч болж байгаа. Хувь хүн яагаад мэдээлэл хариуцагч болд юм бэ гэхээр тухайлах юм бол тодорхой нэг хүн цахим дэлгүүрээр үйлчлүүлдэг. За тэр үйлчлэгийг авахын тулд бол өөрийнхөө банкны мэдээлэл, гар утасны дугаар, эсвэл гэрийн хаягийг үлдээж байгаа. Энэ тохиолдолд танд зөвшөөрөл өгөөд мэдээлэлээ өгж байгаа гэсэн үг. Тэгэхээр хувь хүн бол мэдээлэл хариуцагч болдог учиртай. Тэгэхээр мэдээллийн эзэн ямар эрхтэй вэ? Нэгэнт зөвшөөрөл өгсөн зөвшөөрлөөсөө сайн дурын үндсэн дээр татгалзах эрхтэй. За тэгээд өөрт нь хамаарсан мэдээллийг цуглуулсан, боловсруулсан, ашигласан эсхийг мэдэх, зөвшөөрөл авахд танилцуулах ямар зорилгоор яаж боловсруулалт хийх гэж миний хувийн мэдээллийг цуглуулж байгаа юм бэ гэдэг энэ нөхцлүүдийг мэдэх эрхтэй. Миний хувийн мэдээллийг бусад 3 дахь этгээд дамжуулсан уу? Дамжуулсан бол ямар 3 дахь этгээдэд ямар зорилгоор дамжуулсан бэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Өөрийнх нь талаар мэдээлэл хариуцагчид байгаа. Өөрөөр хэлбэл бол мэдээлэл хариуцагчид түрүүнд хэдүүлээ ярилцсан. Төрийн байгууллага, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрэхгүй байгууллага, хувь хүн. Өөрөөр хэлбэл мэдээлэл хариуцагч бол маш өргөн хүрээтэй субъектууд гэсэн үг. Тэгэхээр мэдээлэл хариуцагчид байгаа алдаатай мэдээллийг залруулах талаар хүсэлт гаргаж энэ эрхээ хангуулах энэ эрхтэй. Хуульд заасан тохиолдолд өөрийн мэдээллийг устгуулах энэ талаар хүсэлт гаргах хэрэгтэй. Өөрт хамааралтай мэдээллийн хуулбарыг мэдээлэл хариуцагчаар цаасан буюу цахим хэлбэрээр гаргуулan авах, хуулбарыг өөрийн сонгосон хэлбэрээр дамжуулах, мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагааны явцад энэ үйл ажиллагааг цуцлах тухай хүсэлтийг гаргах, энэ тухайга мэдээлэл хариуцагчид мэдэгдэх, мэдээлэл боловсруулсны үр дүнд гарсан шийдвэрт гомдол, тайлбар, нэмэлт мэдээллийг оруулах, мэдээллийг дахин боловсруулахыг шаардах ийм эрхүүдийг хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар мэдээллийн эзэнд эзний эрх гэж тодорхойлсон байгаа.
За мэдээлэл хариуцагч ямар үүрэгтэй вэ? За мэдээлэл хариуцагч бол нэгэн төвний хувийн мэдээллийг хэмжээгээр цуглуулж боловсруулж байгаа тохиолдолд бол хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж боловсруулж ашиглах вэ гэдэг талаар журам баталж мөрдөх ёстой. Энэ нь бол бүх мэдээлэл хариуцагчийн тухайд хамаатай гэдгийг онцлон сануулъя. Ялангуяа хүний хувийн мэдээллийг өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр цуглуулж байгаа хувь хүмүүст хүртэл хамаатай. За тэгээ мэдээллийн эзэн мэдээлэл боловсруулах үйл ажиллагааны талаар бүрэн дүүрэн мэдээллийг авч иж зөвшөөрлөө өгөх ёстой. Энэ мэдээллийг өгөх үүрэгтэй. Мэдээллийн эзний хүсэлтийн дагуу мэдээллийг засах, өөрчлөх, устгах энэ талаар мэдээллийн эзэнд бүрэн дүүрэн мэдээлэл өгөх үүрэгтэй. Олж авсан мэдээллийг хадгалах, за мэдээллийг хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулсны үр дүнд шийдвэр гаргах, түүнээс гарах үр дагаврыг мэдээллийн эзэнд тайлбарлах үүрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол хүний оролцоогүй цахим хэлбэрээр хүний хувийн мэдээллийг боловсруулна гэж юу хэлж ийнвэ гэхээр сүүлийн үед бол хиймэл оюунд суурилсан технологиг төрийн байгууллагууд, хувийн хвшлийн байгууллагууд үйл ажиллагаа үйлчилгээндээ өргөн хүрээтэй ашиглах болсон. За нуура онцлогооны системийн тухайд бол энэ хэрхэн ажилдаг вэ? Энэ систем яаж ажилдаг вэ? Энэ систем ямар модель дээр үндэслэж ямар алгоритмын тусламжтайгаар шийдвэр гаргадаг вэ? Энэ гаргасан шийдвэрээс ямар нэгэн алдаа гарсан тохиолдолд, хүний эрхчлөө зөрчигдсөн тохиолдолд ямар арга замаар сэргээх вэ гэдгийг бол үйлчлүүлэгчид маш тодорхой мэдээлэл өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл би нураа эрүүл мэндийн энэ хиймэл оюунд суурилсан онцлогооны үйлчлэгээ бол нэлээд олон нийтийн их мэддэг. За үйлчлэгээг бас өргөн хүрээтэй авдаг гэдэг утгаар нь жишээ болгож хэллээ. За төрийн байгууллагууд бас хүний хувийн мэдээллийг хүний нөөцийн асуудлаар гэдэг юм хэнийг ажилд авах уу авахгүй эсвэл тодорхой төрлийн бүтээгдэхүүн үйлчлэгийг хэн хүртээх вэ гэдэг дээр бол бас хиймэл оюуны оролцоотой мэдээллийн боловсруулалт хийж байгаа тохиолдолд бүх тохиолдлуудад хамаатай гэсэн үг. За гэх мэтчлэн слайдн дээр бол харж байгаа. За энэ хичээлийг үргэлжлүүлэн зааж байгаа багш бол бас та бүхэнд мэдээлэл хариуцагчийн үүргүүдийг тухай бүрдэн тайлбарлах учраас бол би энд нуршаад яах вэ? Тэгэхээр мэдээллийн эзний эрхэн зөрчигдсөн мэдээлэл хариуцагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд мөн ямар арга замаар хариуцлага тооцох вэ гэдгийг бол энэ хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар бас тодорхойлж өгсөн байгаа. За энэ хариуцлагын механизмыг сайжруулах шаардлагатай. Энд учир дутагдaltaй бас засвал зохих асуудлууд байгааг бол хүний эрхийн үндэсний комисс 24-т хэлтгэлдээ бас маш тодорхой дүгнэлт хийж энэ талаар бол улсын их хурлд санал хүргүүлсэн. За мэдээж хувийн мэдээллийг хамгаалах энэ тогтолцоо Монгол улсад шинэлэг байгаа учраас бол цаашид нийгмийн харилцаа, бодит нөхцөл байдлыг үндэслэж сайжруулж засах шаардлагатай ийм харилцаанууд нөхцөл байдлууд байгаа нь бол дамжиггүй. За тэгэхээр энэ эрх зөрчигдсөн тохиолдолд яах вэ? Гэмт хэрэг зөрчлийн талаарх гэмт хэрэг зөрчлийн шинжтэй үйлдэл эсвүүлтгүүн талаар бол цагдаагийн байгууллагт гомдол гаргана. Зөрчил гэмт хэргийг шалгах шийдвэрлэдэг энэ журмаар шийдвэрлэгдэнэ. Төрийн албаны тухай хууль болон хөдөлмөрийн хуулийн хүрээнд бас хариуцлага тооцох механизмуудыг би болгож өгсөн байгаа. За иргэний хуулийн хүрээнд гэмт хор учруулснаас гэмт хороос үүдэлтэй хохирлыг нөхөн төлөвлөх нэхэмжлэл гаргах замаар бол бас энэ асуудлыг шийдвэрлэх бололцоонууд бол бий. Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын дээр ямар үүрэг хүлээх вэ? Тэгэхээр хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар бол дэлхийн олон улс орны хүний хувийн мэдээллийг хамгаалах практикт мэдээлэл хариуцах эрх бүхий байгууллага гэдэг байгууллага бол үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл хувийн мэдээллийн улсын байцаагч гэсэн үг. Ийм байгууллага энэ хуулийн хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авдаг. За тэр хувийн мэдээллийн улсын байцаагчд бол торгох, тусгай зөвшөөрөл өгөх, магадлан итгэмжлэх, за тэгээд сургалтын үйл ажиллагааг бол тасралтгүй явуулдаг ийм бүтэц зохион байгуулалтыг дэлхийн улс орнууд нийтлэг байгуулж байна. Монгол улсын хувьд бол хараахан хүний хувийн мэдээллийг хамгаалах тусдаа байгууллагыг бол байгуулаагүй. Цахим хөгжил харилцаа холбооны яам, хүний эрхийн үндэсний комисс болон төрийн бусад байгууллагуудад энэ хуулийг хэрэгжүүлэхэд хүлээх оролцоог нь тодорхойлох замаар бол хүний
хувийн мэдээлэл хамгаалах байгууллагын тогтолцоог бол Монгол улсад бий болгоё гэсэн ийм одоо хууль тогтоогчийн одоо шийдэл дээр бол энэ хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах механизмууд ажиллаж байгаа гэсэн үг. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн одоо явуулах үйл ажиллагаа чиг үүргийг бол бас бусад байгууллагуудтай харьцуулахад нэлээд одоо наривчлалтай тодорхойлсон байна. Хүний эмзэг мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахад мэдээлэл хариуцагчид зөвлөмж өгөх, мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад илэрсэн зөрчлийн талаарх мэдээллийг хүлээж авч зөвлөмжөх, өөрөөр хэлэх юм бол жил бүрийн одоо 1 сарын 31-ний дотор тийм Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа бүх мэдээлэл хариуцагчид энэ жил манай үйл ажиллагаанд ийм зөрчил гараагүй байна гэсэн энэ одоо бүртгэлийн мэдээллийг ирүүлэх үүрэгтэй, энийг хүлээж авч одоо хянж үзэх, зөвлөмж гаргах энэ чиг үүргийг хүлээсэн байгаа. Хүний оролцоогүй захим хэлбэрээр боловсруулалт хийх технологид одоо үнэлгээ хийх, зөвлөмж өгөх ийм чиг үүрэг байгаа. Өөрөөр хэлэх юм бол хиймэл оюуны бүх технологиуд одоо хүний эрх чөлөө нөлөөлөх магадлалтай тохиолдолд бол хүний эрхийн үндэсний комиссоос зөвлөмж авах ёстой. Тэр тусмаа хүний эмзэг мэдээллийг их хэмжээгээр боловсруулдаг царай таних технологи бүхий одоо камерын хяналтын системийг суйрлуулахад эсвэл хиймэл оюунд суурилсан онцлогооны системийг хэн ажилд орох уу, орохгүй, хэн нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжинд хамрагдахгүй юу гэдэг шийдвэрийг гаргах энэ хиймэл оюуны одоо технологиуд дээр хүний эрхийн үндэсний комиссд бас зөвлөмж авч хэрэглээнд нэвтрүүлэх ийм үүргийг мэдээлэл хариуцагч хүлээсэн байгаа. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн бүх байгууллагуудад бүх мэдээлэл хариуцагчдад бол зөвлөмж өгөх, энэ хуулийн хэрэгжилтийг сурталчлах, олон нийтэд танилцуулах, за мөн захин хөгжил харилцаа холбооны маш чухал үүрэг бол энэ хуулийн хэрэгжилтийг орон даяар сурталчилнаа, одоо хангуулнаа гэдэг үүрэг бол захин хөгжил харилцаа холбооны яамны үүрэг гэж бас мөн одоо тусгайлан одоо энэ хуулиар тодорхойлсон байгааг бас сануулах нь зүйтэй. Хүний хувийн мэдээлэл ашиглахтай холбоотой гомдол мэдээллийг шалгах шийдвэрлэх, за тогтолцооны асуудалд хяналт тавьж хүний эрхчлөөний илтгэлд одоо оруулах, мөн камерын хяналтын системд бол цагдаагийн байгууллагатай хамтарсан шалгалт хийх, захин хөгжил харилцаа холбооны яамнаас боловсруулах, хоёр журмын төсөлд одоо санал өгөх юм тусгай чиг үүргүүдийг бол хүний эрхийн үндэсний комиссд хүлээсэн байгаа. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комисс мэдээж хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар хүлээсэн энэ чиг үүргүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээгээр хүний халдшгүй чөлөөтэй байх эрх бол мэдээллийн эзэн, мэдээлэл хариуцагчийн хооронд үүссэн хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар тодорхойлсноос илүү өргөн хүрээтэй асуудал. Өөрөөр хэлэх юм бол Монгол Улсын үндсэн хууль, олон улсын гэрээний дагуу хүний халдшгүй чөлөөтэй байх эрхэд ялангуяа одоо хүний эрхийн харилцаанд бол үүрэг хүлээгч нь түр байдаг, эрх эдлэгч нь иргэн байдаг. Төрөөс иргэний эрх хэрэгчлөөг мэдээллийг цуглуулах, боловсруулах одоо замаар зөрчиж болзошгүй байгаа нөхцөл байдлуудыг бол хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиас үл хамаарч Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхаа хүрээнд бол шалгаж шийдвэрлэх бас ийм тусгай чиг үүрэг одоо ийм онцгой бас одоо боломж бас Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссд байгаа. Тэгэхээр хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар хамгаалагдсан эрх ашигын хүрээнд хүний эрхийн үндэсний комиссийн хийх ажлыг бол нэгдүгээрт нь хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, нөгөө талдаа бол хүний эрхийн үндэсний комиссийн бүрэн эрхийг тогтоосон Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хууль олон улсын гэрээгээр бас тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл өргөн хүрээтэй байсан асуудлыг шийдвэрлэж болно гэдгийг бол одоо анхаарах нь зүйтэй. Энэ бол одоо хүний эрхийн үндэсний комиссийн хувийн мэдээллийг хамгаалах үйл ажиллагааны нэг онцлог юм аа. Тэгэхээр сургалтын хөтөлж агуулж байгаа багш нар та бүхэн дэлгэрүүлж ярих байх. Хүний хувийн мэдээллийг хамгаалах, хүний хувийн мэдээлэлтэй холбоотой практикт ямар нийтлэг зөрчил Монгол Улсын тухайд гарч ийнвэ гэдгийг бол маш чухал асуудал. Тэгэхээр ер нь хүний хувийн мэдээлэл бол маш одоо халдшгүй чөлөөтэй байх эрхэд нэвтрэх түлхүүр юм аа гэдэг ойлголт, мэдлэг Монгол Улсын иргэдэд бол хангалттай. Өөрөөр хэлбэл бол мэдээлэлээ, хувийн мэдээлэлээ хамгаалах тэр одоо мэдлэг ойлголт бол бас хангалтгүй байгаа. Гудамж талбайгаар 10 хүнтэй уулзаад одоо юу гэдэг тодорхой төрлийн урамшууллыг санал болгоё. Та надад регистрийн дугаараа өгөөрэй гэхэд хэдэн хүн
регистрийн дугаар бол миний хувийн мэдээлэл учраас би нэг өгөхгүй юу гэдэг дээр эргэлзэх вэ гэдэг бол одоо та бүхэн бас бодож үзээрэй. Ер нь хүний хувийн мэдээллийг одоо зөвшөөрлгүйгээр цуглуулдаг. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн үйлчилгээ явуулахдаа би таны хувийн мэдээллийг цуглуулж байгаа шүү. Би танд ийм бүтээгдэхүүн санал болгож байгаа, ийм үйлчилгээг санал болгож байгаа. Би таны хувьд бол мэдээлэл хариуцагч болж байгаа. Таны мэдээллийг би ийм төхөөрөмжөнд, ийм баталгаатайгаар, ийм байдлаар хадгалнаа. Энийг ийм хэсгийг нь бол өөрөөр хэлбэл би интернетийн захин үйлчилгээ үзүүлдэг одоо хувь хүн хуулийн этгээдүүд байх юм бол энийг жишээлхэд би миний өмнөөс хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг ийм байгууллагад бол таны гар утасны мэдээллийг, нэрийг, одоо оршин суугаа газрын мэдээллийг өгж хүргэлтийн үйлчилгээг явуулж байгаа шүү. Би таны хувийн мэдээллийг хамгаалах талаар хүргэлтийн байгууллагатай ийм гэрээ байгуулсан гэдэг энэ одоо тодорхой үйл ажиллагаагаа тайлбарлах, хувийн мэдээллийг хууль бусаар ашиглахаас, задруулахаас одоо хамгаалахын баталгааг бүрдүүлэх шаардлагатай байгаа. Энэ төрлийн нийтлэг үйл ажиллагаанууд бол хийгдэхгүй байна. За хүний хувийн мэдээллийг зориултын зөвхөн одоо тэр цуглуулж авсан зорилгынхаа хүрээнд л ашиглах ёстой. Төрийн байгууллагаас ихсүүлээд жишээлх юм бол ковидын үеэр цугларсан хүний хувийн мэдээлэл яг өнөөдөр тэр халдвараа хязгаарлах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, COVID-19 цар тахал коронавирусын халдвараас хамгаалах зорилгод ашиглаад одоо бусад зорилгод бол ашиглахдаггүй байх ёстой. Гэхдээ хүний одоо энэ цуглуулсан зорилгоос гадуур ашиглаж байгаа анхаарал татсан мэдээллийг бол бас хүний эрхийн үндэсний комиссд эргүүлж байгаа. За энэ дээр комисс мэдээж одоо хуулийн хүрээндээ хяналт тавиад явж байгаа. Тэгэхээр зориултын бусаар өөрөөр хэлэх юм бол зээл авах зорилгоор хувийн мэдээлэл өгсөн гэтэл зараа нь зээлийн одоо үүргийг гүйцэтгэлийг шаардуулах ч байдаг юм уу? Аль эсвэл зүгээр нөгөө хүнтэй холбогдох мэдээллийг нь холбоо барих утасны дугаар зээлтэй холбоогүй шалтгаанаар байдаг юм уу те. Ингэж хувийн мэдээллийг ашиглах нь бол хүний эрхийн зөрчил юм аа. Төрийн байгууллагууд нийтлэгтэй жишээлхэд одоо гэдэг нь зорчих эрх хязгаарлах ял, цахим гавын гав болвол хүний байршлын мэдээллийг байнга одоо шүүх шийдвэр гүйцэтгэх байгууллага руу дамжуулж ял эдлэх ажиллагаанд хяналт тавих боломжийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр энэ байршлын мэдээллийг яаж хадгалж ийн вэ? Камераар цугларсан хувийн мэдээллийг яаж хадгалж ийн вэ? Энэ мэдээллээр дамжуулаад хин нэгнийг мөрдөн мөшөхгүй баталгааг төрийн байгууллагууд яаж бүрдүүлсэн бэ гэдэг бол одоо энэ хүний хувийн мэдээллийг хамгаалах харилцааны маш чухал одоо асуудал. За бас нийтлэг гарч байгаа. Өнөөдөр эрх зүйн болоод институцийн хамгаалтыг бүрдүүлж чадаагүй байгаа ийм одоо асуудал байгаамаа. За тэгээд нийтлэг гарч байгаа одоо зөрчлийг талаар бол бас мөн түрүүний дурдсан хүний эрхчлөөний төлөв байдлын илтгэлд бол хүний эрхийн үндэсний комисс маш тодорхой тайлбарлсан. За энэ мөрөөр явуулсан шаардлага зөвлөмжүүдийг яагаад энэ бол зөрчил вэ гэдэг үндслээ тайлбарлсан энэ комиссийн гишүүнээс гаргадаг эрх зүйн актыг тайлбарлаж явуулсан байгаа. Тэгэхээр өнөөдөр хүний хувийн мэдээллийг хамгаална гэдэг бол цахим технологитой харилцаж байгаа хүн бүхэн мэдвэл зохих маш одоо чухалчлуул зохих таны капитал юм. Төрийн байгууллагуудын тухайд бол цахим технологи маш их боломжийг бий болгож байгаа. Үйлчлэгийг хурцсгаж байгаа, эдийн засгийн хэмнэлтийг бий болгож байгаа. За мэдээж зарим тохиолдолд бол авилга ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах үр дүнтэй хэрэгсэл байж чадна. Эсвэл одоо юу гэдгийг гэмтэргийг бууруулах, гэмтэрэг зөрчлийг таслан зогсоох, илрүүлэхэд жишээлхэд олон нийтийн дорн зай тавигдсан камерын хяналт бол чухал үүрэгтэй. Гэхдээ эдгээр технологиг ашиглахдаа хүний эрх хэрэгчлөө дур зоргын байдлаар одоо зөрчигдөхгүй байх энэ баталгааг бүрдүүлэх нь бол төрийн үүргээ. Өнөөдөр Монгол улсын захимжилттай холбоотой одоо өрнөж байгаа яриа хэлэлцээ анхаарал юунд байна вэ гэхээр цахим технологиг хөгжүүлэх, ашиглах асуудал дээр төвлөрж байгаа. За энэ бол маш чухал. Гэхдээ хүний эрхийн баталгаа сул байгааг, энэ баталгааг улам сайжруулах ёстой. Хүний эрх хэрэгчлөө халдшгүй чөлөөтэй байх хэрэг. Таны хувийн орон зай цахим технологийн эрэнд ямар эмзэг болсон бөгөөд энэ баталгааг бүрдүүлэх нь бол одоо эдийн засгийн үр өгөөж болон бусад эерэг нөлөөлөлтөй зэрэгцгүй чухал асуудал гэдгийг бол ханаа одоо ойлгох энэ талаар маш үр дүнтэй хүчин чармаалт гаргах шаардлагатай байгаамаа.